бол яадаг вэ гэхээр би цэцэрлэгч тэр эмнэлэгч тэр төрөөс нөгөө хувьсах зардал авч энэ бол нөгөө бизнес л те. Одоо маш олон хувийн цэцэрлэгүүд жишээлбэл мөнгөний төлж дийлдэггүй эцэг эхчүүд хүүхдээ өгдөг. Гэхдээ хүний одоо хүүхдийн гэрчилгээ энэ тэндээс ах トゥ хамаатныхаа цуглуулад төсөөс авах мөнгөө хууль бусаар авдаг л да. Тэгээ тэрийг байж байгаа хяналт шалгалт авдаг юм байлээ жоохон хэдийн нийлрүүлдэг яадаг юм бүү мэд. За миний ах トゥ нэрийн хүүхдүүдээ ч гэсэн гэрчлэгийн цуглуулж хувийн цэцэрлэгүүд авч ирсэн ийм одоо бодтой төвхөн болгон мэдэх бах. Тэгэхээр энэ хууль бус дахиад нөгөө ядарсан төсөв дээр чинь эндээс дахиад мөнгө саагаад авах ийм бололцоог энэ заалт хааж чадчихэв нөө байрны хязгаарыг би бас тэгж хараад байгаа юм л да. Тийм хязгаарлалт болж чадчихэв нүггүй юу? Тэгэхгүй бол одоо хувийн цэцэрлэгүүд чинь дор хаяж нэг 200 мянга 250 мянга төлбөртэй тэгээд тэрийг хувьсгал зардлаа улсаас авдаг, тэр мөнгөө авдаг. За тэгээ ядархаараа бол зүгээр төрийн мөнгөн дээрээ л байгаад идэг. Хүмүүсийн хүүхдээ өгч чаддгүй юм байдаг л да. Эмнэлэгч ялгаагүй ороороо бас тэгж л мөнгө хийдэг л дээ. Төр ийм нөгөө бизнесийг бизнесээр нь хаяхгүй тэтгээл ингээл яваад идэг. Энэ заалт чинь энэ байдал чинь энүүгээр бас хязгаарлагдаж чадж гин үгүй юу? Энд чи одоо бол бизнест л бид нар мөнгө өгөх гэж байгаа бол ийм юу болж хувирчаад байгаа шүү дээ. Энэ заалтаар тухайлбал. Байрны хэмжээг хязгаарлаж байгаа. Дарга хариулъя.